Би бол Монголын хаан. 40 төвний хаан. Би бол Чингисийн өрөөтөн. Тийм ээ. Би бол энэ бол Лигтэн хаан. Өөрийн нэгтгсэн монголчуудтай ярьж байгаа. Монголын нэг хэсэгхэн аймгийн удирдагч. Гэтэ өөрийгөө Чингисийн одоо бүх Монголын хаан гэдэг. Тийм ээ. Энэ бол 17 дугаар зууны Монгол. Ямар ч нэгдсэн удирдагч байхгүй. Ноёдуудаас тогтно. Гэснээ хооронд хаахралтай. Харин хажууд нь зөрчид овгийн манж буюу Чин улс. Тэгээ болдог ясаар дайн. Арван дугаар зууны ихэр 300 жилийн настай Миг дайнастийн цэргийн хувьд эдийн засгийн хувьд ч хямралд ороод. Ард иргэдний эдийн засгийн хямралд орж бослох гаргаж эхлэв. Бүр дамжсаар бараг бүх л хотуудад гарч ирсэн. Тэгээ Бээжин хотод болж ирсэн. Тэгээд ард иргэдийн бослого дамжихгүй бас улс орны нөхцөлийг бодоод Минг улс ийм шийдвэр гаргасан. Чин улсаас тусламж гуйсан. Сайн уу Чин улсаа надад тусламж хэрэгтэй байна. Тэгөө. Гэтэ зөвхөн тусламжтэй. Цэрэг оруулж ирэхгүй штэ. Юу гэдэг юм бэ? Чин улс Минг улсын 1662 онд туслахын нэртэйгээр эдэлсэн. Байж та монголчууд яасан юм? Буцъя. Алх Монголын за ялангуяа цахирын эсхийг Лигтэн хаан эзэмшиж байлаа. Энэ үед монголчууд мөнгө, эрх мэдлийн төлөө бараг л нохоо шиг байцгаасан. За байж та манай эднэр үеийн үед л мөнгөнд дарагдах юм. Гэс аврахгүй бол надад болж өглөө. Харин монголчууд ялангуяа Лигтэн яаж мөнгө олдог байсан бэ гэвэл өөрсдөө байгаа газраа ашигладаг байсан. Яаж юу гэвэл Минчин улсын хооронд хаалт үүсгдэг. Тэгээд тэдрээс нэг нь хамгаалж өгдөг. Энэ бол бидний Чин улсаас хамгаалах төлбөр. Асуудалгүй. Лигтэн юу вэ? Би ч мөнгөгөө өстэй. Тийм л дээ. Тэгээ яагаад? Тэгээ чи яах юм? Би дайн зарлалаа. Тэгээ шууд л цахирыг эзэлсэн. Гэтэ байж та Минг улс руу буцаад очие. Монголын тэнүүрсээ 1636 он хэд буулгаж авснаар хятадуудыг буулгаж авах тал дээр анхаарч эхэлсэн. Маш удаан бодсон. Таагтагч боловсруулсан. Тэгээд бүхэл бүтэн 17 жилийн дараа буулга авсан. Ямар хөө байсан гэвэл за би ингээд өхлийн эслэ хийж дуслаа. Дэлхийдээ буцсан төрий даа. Минг улсад 1650 он төрөд ингээд 1462 он гэхэд Минг улс Чин улсад бүрэн ойрхлоо тогтоолоо. Ингээд зэргүүд оруулж ирлээ. Үүний дараа бүр шууд шинэ улс төрийн систем. За одоо бид Чин улс төрийн систем хэрэгтэй байна. Системээ хүмүүсийн эрхчлөлөөг боож хөгжих зорилготой коммунист систем үү? Эсвэл эрхчлөлөөг нээх нэртэй хүмүүсийн амьдралыг үн зүнгүй болгодог либерализм үү? Зүгээр бид манчууд өөрсдөө л хаан болгоё гэсэн. Хаантаа та болон аав чинь Минг улсыг эзлэх энэ их хичээл зүтгэлчин бүтлээ. Тийм ээ боллоо. Ингээд тайван байж улсаа бот. Игээ моглаа. Өөгийн болно. Чи монголчуудыг эзлэн авах ёстой. Яг л тэд бидний сэргэж байхад сүрүүлсэн шиг. Игээ моглаа. Өөгийн аз болно. Чи монголчуудыг эзэлж бидний өршөөг авах ёстой. Яг л бидний яасан шиг. Чи надтай адилхан уу? Харин ингээ Монгол руу орцгоё. Монголчууд халах ойд гэсэн хоёр хэсгээс согтно. Тэгээ бүр дотроо дахиад хуваагдана. Нэг нэгэндээ дургу. Харин нөгөөдөл нь залгаа авахтай дахиад бас нэг нэгэндээ дургу. Харин үеийн манжи хамгийн том хооллогын шалтгаан хаан байсан. Хаантаа ядуур л гэсэд байна. Тэгвэл ядуу хүмүүсийг устгах чи. Гайхамшигтай.
Ер нь тийм дээрлэхэл дэлгэрэх ёсгүй өнтер гэсэн баннер хийгээл, дуу хийгээл усна гэж байхгүй шүү дээ. Ер нь тэгээд асуудал байж иж төр тогтно л доо. Шидэгчүүл байхгүй болно шүү дээ. Тэгээд яг монголчууд бенч руу орж байсан чи их нь ороогүй байсан. За бүр ой чи нэрээ тагч эзэж битгий ярьцаарай. Хоёлоо тэгвэл нийлээ. За хол бай. Хоёлоо буцаад нийлээ. Яг л токс харилцаа шиг. Тэгээд их амлан яаж монголчуудыг эзлэх вэ гэж бодож эхэлсэн. Яаж монголчуудыг буулгаж авах вэ? Гү чи дугаа байл та. Юу? Шашин.